Энэ хичээлээр бүгдээрээ дөрвөн тал дүрсийн талаар үзье. Дөрвөн тал дүрсийг нэрлэдэг математикийн үг нь дөрвөн өнцөгт. Дөрвөн гэсэн үг орсон байх юм бол ямар нэг дөрөв гэсэн тоотой холбоотой юм байна гэсэн үг. Харин өнцөгт гэдэг бол дөрвөн талтай ямар нэг юм буюу дөрвөн өнцөгт юм. Тэгэхээр энэ дөрвөн өнцөгт байна. Энэ бас дөрвөн өнцөгт байна. Энэ ч бас дөрвөн өнцөгт байна. Тэгэхээр эдгээр нь бүгдээрээ дөрвөн талтай байна. За энэ ч гэсэн дөрвөн талтай, бүр энэ ч гэсэн дөрвөн талтай. Эсвэл бүр хачин хэлбэртэй болгосон ч болно. Энэ ч хүртэл дөрвөн талтай. За тэгвэл юу дөрвөн талтай биш байх вэ? За гурвалжин дөрвөн талтай биш шүү дээ. 1 2 3. За дарчи 5 өнцөг 5 талтай. 1 2 3 4 5. Тэгэхээр энэ нь дөрвөн талт биш байна гэсэн үг. Харин тойрог талгүй учраас нэг л мөрөө байна. Тойрог байна. Тэгэхээр дөрвөн талт биш байна гэсэн үг. За 6 талтай, 7 талтай, 100 талтай дүрс байлаа гэх юм бол аль нь ч дөрвөн өнцөгт биш байх болно. Одоо бүгдээрээ янз бүрийн дөрвөн өнцөгтийг буюу өөр төрлийн дөрвөн өнцөгтийн талаар авч үзье. За тэгэхээр эхнийх нь параллелограмм. Параллелограмм нь дөрвөн өнцөгт бид математикийг илүү гүнзгий судлах тусам энэ талаар бодох өөр аргад суралцах болно. Тэгэхээр параллелограмм нь эсрэг талууд нь параллел байдаг дөрвөн өнцөгт юм. Параллел гэдэг нь нэг чиглэл чиглэсэн байгааг хэлдэг үг юм. Тэгвэл энэ нь ямар утгатай юм бол? За нэг иймэрхүү дүрс параллелограмм байна. Яагаад? За яагаад гэвэл энэ тал энэ талын эсрэг байна. Тэгээд эднэр нэг зүгт чиглэсэн байна. Энэ талууд сумаар чигийг нь тэмдэглэх юм бол энд нэг сум, за ингээд сум зурчих юм бол сумнууд нэг чиг чиглэсэн байна. Тэгэхээр эдгээр талууд параллел байна гэж хэлнэ. Мөн энд байгаа хоёр тал, энэ хоёр тал параллел байна. Тиймээс энэ параллелограмм байна. Параллелограммын өөр ямар жишээнүүд байх вэ? За квадрат. Квадрат ч гэсэн параллелограмм байдаг. Квадратын онцлог юу байдаг талаар бид дараа дэлгэрэнгүй үзнэ л дээ. За энэ бол маш онцгой төрлийн параллелограмм юм. Яагаад гэвэл энэ талтай адил чиглэлд. Тэгээд энэ тал цааш хараар зуръя. Энэ талтай параллел. Тэгвэл юу параллелограмм биш вэ? За нэг иймэрхүү дүрс. Параллелограмм биш вэ? За та нар магадгүй хоёр тал нь параллел байна шүү дээ гэж бодож байгаа. Хараа, энэ талтай параллел байна гэж хэлж болох юм. Гэвч энэ талтай параллел биш байна. Параллел биш гэдгийг өөрөөр хэрвээ шулуунуудыг тэр чигт нь сунгавал хаа нэгтээ огтлцсноо гэж ойлгоно. Харин энэ шулуун ба энэ шулуун хизээж огтлцохгүй. Тэгэхээр энэ дүрс параллелограмм биш байна. Үүний нэг хос эсрэг талууд нь параллел байгаач нөгөө талууд нь тийм биш байна. Параллелограмм биш байх өөр нэг дүрсийн жишээ бол энд байгаа энэ дүрс юм. Яагаад гэвэл аль ч эсрэг талууд нь параллел биш байна. Тиймээс параллелограммын эсрэг талууд параллел байдаг байна. Одоо бүгдээрээ дөрвөн талтай дүрс буюу дөрвөн өнцөгт өөр дүрсийн талаар үздэцгээе. За тэгэхээр ромбын талаар үзье л дээ. Ромб бол параллелограммын нэг төрөл нь. Эсрэг талууд нь параллел байна. Гэхдээ тэр нь өөрөө шууд ромб гэсэн үг биш. Эсрэг талууд нь параллел бөгөөд бүх талууд нь тэнцүү байх хэрэгтэй. За жишээлх юм бол энэ зурсан дүрс параллелограмм боловч ромб биш байна. Эдгээр эсрэг талууд нь параллел байгаа учраас энэ дүрс параллелограмм байна. Энэ талууд үргэлжлэлээ гэхэд хоорондоо огтлцохгүй. Бас энэ хоёр тал параллел байна. Тиймээс энэ параллелограмм юм. Гэхдээ ромб биш. Яагаад гэх юм бол хөх талууд шар талуудаас урт байна. Тиймээс ромб биш. Ромб бол нэг иймэрхүү харагдах ёстой. Эсрэг талууд нь параллел бөгөөд бүх талууд нь тэнцүү урттай байна. За та нар магадгүй квадрат ромб байна гэж бодож байгаа. За үүнийг бодоод үзээрэй. Квадрат ромб мөн үү? Бүх талууд нь тэнцүү байна уу? Эсрэг талууд нь бас тэнцүү байна уу? Тэгэхээр бид аль хэдийн квадратын эсрэг талууд параллел байдаг гэдгийг үзсэн. Квадрат бол параллелограмм. Мөн квадратын бүх талууд нь адил урттай. Тиймээс квадрат бол ромб юм.
ромбын талаар бодох нэг арга нь ромб бол квадрат бөгөөд шамбилгаад далийлгачихсан квадрат гэж бодож болох юм. Хэрэв хүүхэлдэйн дээр квадрат маш хурдан хөдөлж байвал ромб болно. Багш нь хувьдаа ромбыг ингэж бодох дуртай. За одоо бүгдээрээ тэгш өнцөгтийн талаар бодцгоё. Магадгүй та нар тэгш өнцөгт гэж өмнө нь сонсож байсан байх. Гэхдээ одоо бүгдээрээ тэгш өнцөгтийн чанарын талаар үзье. Тэгш өнцөгт нь параллелограмм байдаг. За гэхдээ параллелограмм нь өөрөө тэгш өнцөгт биш. Жишээлх юм бол энд байгаа дүрс тэгш өнцөгт байна. Яагаад вэ? Ямар ч байсан параллелограмм уу? Энэ тал ба энэ талууд параллел. Энэ хоёр хизээж огтлцохгүй. Мөн энэ тал ба энэ талууд параллел. Мөн хизээж огтлцохгүй. Сунгаад зураад л байсан ч хизээж огтлцохгүй. Гэхдээ юу үнийг тэгш өнцөгт болгож байна вэ? Параллелограмм бол яалтчгүй мөн. Гэхдээ юу үнийг тэгш өнцөгт болгож байна вэ? Яагаад тэгш өнцөгт гэдэг үг хэрэглэж байна вэ? За энэ талаар бодох нэг арга бол булангийн талаар тодорхойлох арга юм. Тэгш өнцөгтөд квадрат өнцөг гэж нэрлэгддэг өнцөг байдаг. Өөрөөр бас тэгш өнцөгч гэдэг. Энэ өнцгийг тэгш өнцөг гэдэг. Энэ нь энэ дүрсийг тэгш өнцөгт болгодог байна. Бүх өнцөг нь тэгш өнцөг байх параллелограммыг тэгш өнцөгт гэдэг. Хэрвээ амар гэж бодвол за энд ингээд жижиг квадрат зурхад болно. За жишээ нь энд байгаа дүрс тэгш өнцөгт биш байна. Яагаад? Учир нь энд ингээд квадрат зурж болохгүй шүү дээ. Квадрат үүний булан таарсан шигэ энд таарахгүй байна. Энд квадрат багтахгүй шүү дээ, тийм ээ? Энэ бол параллелограмм. Гэхдээ тэгш өнцөгт биш. Тэгш өнцөгт нь квадрат булантай параллелограмм юм. Харин квадрат ямар байх вэ? Квадрат тэгш өнцөгт мөн болов? За зураад бүгдээрээ бодож үзье. Квадратын эсрэг талууд параллел. За энэ нь параллелограмм гэдгийг бид түрүү харсан. Квадратын булангууд квадрат байна. Квадрат өнцөг гараг гэж хүмүүс ярьдаг нь эндээс үүдэлтэй. Булангууд квадрат байна. Эдгээр нь тэгш өнцгүүд байна. Тиймээс квадрат бол тэгш өнцөгт байх нэ. Квадрат нь маш сонирхолтой дөрвөн өнцөгт. Ягаад гэвэл квадрат нь энэ бүх ангилал бүгдээрэнд нь багтаж байна. Тэгэхээр квадрат бол квадрат, бас ромб. Квадрат бол булан тэгш өнцөгтэй байх ромб. Эсвэл булан квадрат байна гэж хэлсэн ч болно. Энэ дүрс квадрат биш. Энэ бол квадрат. Эд аль нь ромб байна. Квадрат нь бас тэгш өнцөгт юм. Мөн өнцгүүд нь тэгш байх параллелограмм байдаг. Өнцөг нь квадрат байна. Квадрат бол яах аргагүй параллелограмм байна. Ингээд бид дөрвөн өнцгтийн талаар үзлээ.